Завхан аймгийн Сонгон сумын сайн арчууд. Завхан аймгийн Сонгон суманд олон жил ажиллаж амьдарсан арагчаа соцнигмийн үеийн Сонгон сумын амьд архив гэлтэй хүн юм. Өнгөрсөн жил түүнтэй Завхан аймгийн орон нутгийн сэтгүүлч Батбаатар хөөрөлдөж Сонгон сумын нэгэн цаг үеийн үүх дүүхийг нэггүй яриулсан байх бөгөөд тэр бүгдээс дээхэн үеийн засагт хааны шилийн эрчүүдийн талаар хүрэнснийг нь толилуулъя. Батбаатараа чи Сонгон сумын 80 жилээр сонин гаргахдаа сумынхаа шилийн сайн эрчүүдийн тухай бичихгүй яасан юм бэ? Сонирхолтой шүү дээ. Дээр үеийн шилийн сайн эрчүүд гэдэг чинь ёстой шагаа шиг нийл шүрмэс олсон хүмүүс байсан гэж байгаа юм. Сайн эрсийн авгаанаар хүртэл тусгай хүмүүс байсан юм блэ. Манай нутгийн хамгийн сүүлийн сайн эр даш ашаагаар л дуусах шивдэ. Сонгоны энэ нутгаар шилийн сайн эрийн түүх их байдаг. Чамд ганцхан түүхийг би ярьж өгье. Данжаахай гэдэг нэг их түүхтэй хүн байсан. Шилийн эр Данжаахай увсад баригдчихад шоронд сууж байж л дээ. Гэтэл нүмергийн нэг нөхөр увсын шоронгоос суллагдаад нутаг буцахдаа Данжаахайтай уулзаж гэр орон руугаа хилүүлэх зүйл байна уу гэж асуусан байна. Хариуд нь Данжаахай Сонгон сумын нутгийн хой талаар Олон булаг гэдэг газрын ойролцоо Данжаахай гэдэг нэг айл байгаа. За чи түүгээр очиод сураглаж байгаад тэр айлд ороод хоол цай хийлгэж дайлуулж цайлуулаарай. Тэгээд ингэж хилүүлж байна гэж хэлээрэй. Би увсын шоронд сууж байна. Энэ өвөл ер нь их хатуу өвөл болох шинжтэй. Нэг муу өнчин цагаан ишиг байгаа. Түүнийг л сайн маллаж онд оруулахыг бодоорой. Би эндээс хаашдаа гарахд хэцүү боллоо гэсэн үг дамжуулаадах гэж загсан байна. Нөгөө нөхөр нь үгүй өрдөө нэг муу өнчин ишгэнд ингэтлээ санаа зовоод байхдаа яах вэ? Өөр захих зүйл байгаагүй юм байх та гэж дотроо бодоод замд гарч. Тэгээд сургалж явсаар нөгөө айлд очсон байна. Гэрт нь орсон чинь нэг муу намхан хар авгаа сууж байх юм гин. Тэгээд за би увсын шоронгоос судлагдаад явж байгаа хүн юм аа. Данжаахай гэдэг хүн намайг гэрээрээ нэг ороод гараарай гэсэн юм гэхэд өнөө авгаа. Өө та дээшээ суу гэдэл хоол цай болоод явж. Тэгээд нөгөө хүн ойр зүрийн хууч хөөрж байгаад Данжаахайн хэлсэн нөгөө үгийг дамжуулсан байна. Гэтэл авгаа. Энэ өвөл хатуу өвөл болох нь мэдэгдэж байна лээ. Би багцаалсан юм гэж хэлээд тэр хүнийг явсны дараа нөхрийнхөө ганцны төө илүү урт цагаан соруулыг шар эсхийнд боогоод таргууны нүхэнд хийсэн гэж байгаа юм. Тэгээд нэг их удаагүй байж байтал увсаас тэдний нэгжлэг хийхээр хүмүүс ирээд юу ч олоогүй байна. Тэр цагаан ганцыг нуусна нь эд хөрөнгө гэдэг талаасаа биш юм. Харин тэр нь Данжаахайг хулгайд гэрчлэх зүйл байсан юм байна л да. Яасан гэхээр хулгайд малаа алдсан тэр нутгийнхан их сайхан урт цагаан ганцтай хүн манай өвгөр явж өнгөрсөн. Тэр хүн л мордыг минь хөөгөөд явчих шиг боллоо гэж мэдүүлсэн юм байж. Хашир Данжаахай болохоор надад тийм ганц байхгүй гэж хариулсан байна. Ингээд гэрт нь нэгжлэг хийхэд тийм ганц гарч ирээгүй учраа нотлох баримтгүйгээд Данжаахайг увсын шоронгоос суллаж байсан гэдэг. Тэгэхээр тэр авгай мөн ч ухаантай байгаа юм. Сайн эрсийн авгаачуул нь хүртэл өөр байдаг гэдгийн нэг баримт бол энэ. Ер нь бол манай Сонгон суманд дээхэн үеэс олон сайн эр байсан юм бэлээ. Хамгийн сүүлийнх нь Даш Ашаа. Түүний өмнөх нь Данжаахай. Данжаахайг 9 эрүүд авсан гэж ярьдаг. Түүнээс өмнөх нь болохоор Шар Жамбал. Одоо их хонглын дээр түүний уян байдаг л да. За тэгээд Баяр Магнай, Баавай, Махбал, Лхаас өрн нарын шилийн эрчүүд байсан. Одоо энэ уртын дээд талд Лхаас өрнгийн уяа гэж байгаа шүү дээ. Би шилийн сайн эрсийг сонирхохоос гадна өөрийнхөө үеийн жаахан тиймэрхүү итгээд хүмүүстэй ихээхэн нөхрөлдөг байлаа. Ягаав нөгөө муу аваа надтай их цуг явнаа. За тэгээд пүрвд орж лугзад лутаа нар надтай мөн ч их цуг явсан да. Яс юмн дээр аваа чинь ийм их аймхай хүн байсан юм шүү дээ. Түүнийг Улаастан гүүрэн дээр дэмэдтэй цуг явж байхад нь Улаастан хідэн хулиган банд хоргоогоод ийшээ гараад уулзчихъя гэж энтэр гэж л дээ. Тэгсэн чинь аваа. За одооний хүүхдүүд аргагүй дээ. Та нар намайг дуулаагүй байх. Баатар зээлийн дошин дээр намайг хоргоодог хүүхдүүд бол овоо байж таарна. Зайгаа авчихуу гэд ухарсан чинь өнөөдөл нь пэр хийтэл зүхтаад алга болсон гэдэг. Тэгмэгцэн аваа. Баатар зээлийн бөөрөнхөй чулуу бандаашин томдсон банд хоёрыг би бол мэдчихнэ гэж дэмэдтэй томорсон гэж байгаа юм. Том үг, том бие хоёроо тэгж сүрдүүлэхгүй юу? Мөн холооны хүмүүс шүү.